Hi guys. Hi guys. Ерөнхийдөө бол Бангкокийн Сорнобоми гээд энэ нисгтэр нь ирсэн байна. За тэгээд одоо ерөнхийдөө бол Таиландаас явах гэж байна. За тэгээд хэдүүлээ юунд уулзцгаая да. Одоо Хятад руу явна. За тэгээд ерөнхийдөө өсөв хүлээс үзхийг хүссэн ганц газар маань шүү дээ. Тэгээд Хятад руу хэдүүлээ хамтдаа явцгаая. Let's go. За ерөнхийдөө Бангкокийн аэропорт дээр онгоцны бодол дээр ирсэн байгаа да. Тэгээд одоо ерөнхий хэдүүлэнгийн бас маш удаан хүлээсэн юу н очихыг хүссэн мэдээж нэг хот байгаа. Хятадын одоо Чонкин тэгээд тийшээ хэдүүлээ Чончин явах чинь. За тэгээ одоо миний нислэг шөнө бүр 4 цагт байгаа болохоор одоо нислэгээ хүлээгээд байж байна. Гэвчвэн би If you're talking, I want to listen, I want to know. За ямар ч хүлээж нэг юм чек-ин хийлээ. Тэгээд одоо явах чинь да. Let's go. За иммиграшнээр ороод ирсэн. Тэгээд одоо нэг бүр дотгошоо нэрхэд онгоцны бод руу ороод ирсэн. Одоо би нэг нэг юм VIP lounge руу ерөнхийдөө орох хэлэх гэсэн байгаа даа. Тэр үгүйсээ трипээс олон нислэг юу яаж байгаа болохоор үгсэн. Тэгээд тийшээ ороод өөрчлөлтөхгүй бол матч тэнэг яг дуслаа. За тэгээд ямар ч зүйл их таасан явсаар байна. За энэ ийм л юм шиг байна. Тэ баг ирчих шиг боллоо. За нэг юм юу түрүүний ерөнхийдөө лаунж руу орж ирсэн. Тэгээд яг юу юм бэ? VIP lounge трипс авсан шүү дээ. Тэгээд энэчнээс ерөнхийдөө юмнууд идэх юмнуудаа сонгоод тэгээд ерөнхийдөө янз бүрийн юмнуудтай. Тэгээд энэчнээс ерөнхийдөө десерт юмнуудаа сонгоод тэгээд бүх юмнууд нь угаасаа яг одоо нэг шууд орж иж болохоор юмнууд мөнгөө энэчнээс хүснээр авч идээд тгээс ахаа явчихна амарна гэсэн үг. Ерөнхийдөө нислэг хүртлээс ахаа амраад энэ ч амарч агаад тэгээд энэ ч ерөнхийдөө юмнуудаа хийгээд юмнуудаа идэж уугаад байдал юм байна. За тэгээ мэчин болохоор тэнцээ сууж байгаа. За тэгээд иймэрхүү хоол авлаа. За тэгээд идээд тэгээд нислэгийг хүлээгээд л байж тээ. Ганцаараа явж байгаа шүү дээ нэж та. За тэгээд амарсаар л байна. Одоо ерөнхийдөө 3 болох чинь тэгээд 4-өөс ерөнхийдөө нислэгтэй. За тэгээд жоохон амарч байгаад л босч явъя да. За амьд явсных коронагийн үлгээнүүдийг Вухан дээр ирдэг юм байна заа. Одоо баг. Аяа гайхалтай. Энэ чи ер нь л бас асуудалтай бат юм шүү дээ. Яг үнд баахан сая тийч зодон болоо шүү дээ. Аллаа шүү дээ. Эмэгтэй хүмүүс хоорондоо зодолтой. Вухан чи ер нь их асуудалтай хот шүү найздаа. Энэ дээр бодохгүй мен ч угаасаа нэг энэ ч одоо нэг 3-4 цаг байгаа л тэгээ шууд дамжаад нисээ цаашаа хэдүүлээ Чонкин руу орох гэж байгаа. Гал. За Чонкин гадаа болол биш энэ чин юу шүү дээ. Вухан шүү дээ. Гадаа болол ийм байна. Хүүтэн байна яг үндэ. Хүүтэн гэсэн ч тэгтээ яг үндэ хүүтэн
Энэ мэдрэмж авсан чи айгүй гоё ч юм шиг гоё санагдсан. За ямар ч байсан ухаан дээр ирлээ. Тэгээ энэ ч дамжаад буцаад Чонкин руу одоо явнаа. Тэгээ гарч ирсэн мань гоё байна. Окей. За гэтэн ухааны нисэх онгоцны бодол бол гэтээ аим том юм байна бас. Ер нь хиттийн бүх төр одоо хотуудынх нь одоо бүх ч байхдаа том хотуудынх нь нисэх бодлоод бол ихгүй аим том байх юм аа. За тэг хиттийн шинжил болж байна. За эцэстэн дахиад чекин хийгээд ороод ирлээ. Дотгошоод ороод ирсэн. За одоо тэгээ гейт руу явж байна. За тэгээд одоо энэ онгоцон сууж энэ онгоцон энэ нислэгний дараа тэгээд Чонкинд очих нь шүү дээ. Эцэст нэг юм мэдүүлээ Чонкинд ирэх юм дээ. Энэ гэхдээ бас гоё нисэх бодлоо наа ер нь. Их гоё мэдрэмж төрүүлж байна. Би нэг газараа эргэлдээд байгаа мó эсвэл энэ арай дэндүү том нисэх үү ёо. Би нэгдүгээр гейт тэгээд гейт руугаа явах гэж стайг үүлээ үзчих. Йой, сонож унлаа яаж чах. За одоо барыг ирчихлэх шиг. Онгоцоо үлэнгээ хажуудлын 7-Eleven орж ирээ. Дахиад нэг юм аваад идэ байж. Ready. 1, 2, 3. Ингээд хэдүүлээ Чонкинд ирлээ дээ. Цүнхаа явцгаая. За метронд ерөнхийдөө суусаад тэгээд за энэ аимшигтэй том хот ч одоо яаж юмнуудыг ойлгож авна гэдэг бас хэцүү юм шиг. Сая тэгээ метрог яаж яах нь би метроныхоо тикт авч явахдаа яг аль буудал дээр дарснаа мартаа шаашлаа гам гэдэг тэгээд. Одоо тэгээ ямар ч байсан одоо явж чинь тэгээд буугаад айгаа болчих واخаа л гэж найдаж байна. Йоо, за ямар амар том хот гэж байна. Йоо, за мэдгүй. Амар том газар ирлээ. За буудалд орж ирсэн. Дөнгөж орж ирээд цэвэрхэн байгаа дээр нь буудлаа гэж саналцуулж. Энэ Чонкин ерөнхийдөө 2 шөнө 3 өдөр байрлах буудал байгаа. За тэгээ ийшээ шууд юм 0-тай. Тэ ийм 0-тай. За энэ 0 нь чахаа. За тэгээд энд нэг гоё юм байгаа. За ингээ ямар ч байсан нэг юм ор байна. За тэгээд нэг өрөө мэдээж. За энэ ч зурагт мөрөх. За энэ ч нэг жижиг ширхэнтэй. Энэ ч нэг юутай. За хамгийн гоё хэсэг нь guys. За ийм том цонхтой цонх нь яг гол руугаа харсан. Гүүрлүг харсан янзын сайхан бифтэй буудал байна. За тэгээд би бас нэг жоохон мөнгө худлаа нэмж төлөөд гүүрлүгэ харсан буудал нөгөө гол руугаа харсан буудлыг авсан байгаа. За тэгээд яг гадаа болоос амар тийм одоо энэ утаа юм уу одоо ман л хэлбэл утаа биш л та одоо арай монгол шил. За тэгээд ямар ч гэсэн энэ буудалд нэг 2 шөнө 3 өдөр амраад за тэгээ харьцах нэ guys. Яа finally мань ирлээ. Одоо ядарч өглөө нэг усанд орол орчоод. За тэгээ гарч угаасаа өнөөдөр тэгээд маргааш л угаасаа баярлаад нөгөөдөр шууд ерөнхийдөө бас цаашаа хөдөлгөөнд ороод явах болохоор өнөөдрийг бол бас алдахгүйгээр сайхан гарч ороод юм хам үзээд явъя гэсэн бодолтой байна. За тэгээ явцгаая. Йоо, за энэ view тэгтээ яг энэ биш л ах шиг нэлээд бас цаанаас нь хараад бас гоё. Ерөнхий энэ том хөвгчлөлтөө ийм амар том хотын хөгжлийг нь харах гэж л ерөнхийдөө наашаа ирсэн шүү дээ. За тэгээ рилс мис ингээд
саяхан л үзэл рейсийн үзэл байж гэсэн бол одоо тэгээ ингээд өөрөө бодтоор хараад байж. Nice. Йоо, за кино. Кино шиг л мэдрэх төрч шээ. Яж ганцаараа. Да. Амар хүн байна. Одоо нэг гоё газар хараалаа. Амар хөдөлгөөнтэй маа. Барагдахгүй. За ямар ч явж лээ. За бараг л буулаад та. Нэг давхраас нь энэ төр гоё газар нь харагдана. Амар хүнтэй. Энэ одоо юу ч? явж байна. За нөгөө газараа ирсэн. Тэгээд ирсэн боловч энэ ингээд гаднаас нь амар гоё гэрэл ингээд байж байгаа бүхэлдээ энэ барилгын гэрлээ асдаг байхгүй юу? Амар гоё хараг. Тэгсэн чинь тэр 7-оос 11 цагийн хооронд байт юм. Тэрийг мэдсэн. Одоо 11 өнгөрч болохоор худалчиж байгаа юм байна л да. За маргааш гэж байгаа юм чи хэдүүлээ маргааш болох хөр. 7 молоо гэж ирээ тэгээ энэ зэ. Гэрэл асах юм харъя да. Зэ маргааш түгэл ирж үзээ дөө. Энэ аваар жоох юм хом харангаа. Зингээ явж сонирхтой. Энд бол нэг юм зураг зурдаг өсвөлждэг юм байна. Эдний бас яг одоо цагаан сарынхан нэг иймэрхүү хүмүүс бас явж байгаа юм лээ. Энэ бас юм өглөө юм төрдөг юм байна. Яа өглөөний минь өнөөдөр бол 12 1 сарын 30-ны өдөр болсон байна. За энэ миний байрлаж байгаа байрны гадаахан. Энэ яг хуу 100 мон бол дулаахан гоё пүүл мөлтэй л юм байна дотроо. Гэхдээ яг хуу энэ хүүтэн ч гэсэн иймэрхүү ерөнхийдөө дан ногоон байгууламжтай. Тэгээ ийшээ миш болол нэг тийм арай л ондоо хот байгаа юм л да. Энэ шунчин бол ялцчгүй тэс ондоо хот байгаа даа. Тэгээд өнөөдөр гадар жоохон явцгаая. Тэгээд гадар явж жоох юм үзцгээе гэж бодож байна. Өчигдрийн нөгөө хонгтой кав гээд хонгия гээд тэрийг ерөнхийдөө гэрэл мэрэлтэй байхад нь үзэж чаддаг. Өнөөдөр бол гэрэл мэрлийг нь асахаар нь тэг яг зэрэгцээд үзье гэсэн бодлоо. За энэ бол яг үндэ одоо энэ миний байрлаж байгаа буудал гэх юм уу? Буудалч биш л дээ, энэ бол апартмент л та. Тэгээ доор нэг юм моолтой ч гэх юм уу? Энэ гэхдээ моол амар сонио мэддэг. Дандаа локал одоо хиттэй брэндүүд л байх шиг байна. Би сайн хальтаа орж харлаа. За тэгээд энд мань ч байрлаж байгаа. За тэгээ энэ ч ер нь байнгын онгоц нисэн. За тэгээ гадаа хэсэг нь бол нэг юмрхүү байна. Одоо тэгээд хиттэй шинжил болж байгаа. Яг хиттэй шинжилийн үеэр болохоор гадар дотор юм даа тэгэл байдаг. Ийм юм байна. За нэг тийш яваад би нэг Adidas Nike Mike-тэй мол байсан болов. За тэгээд ийм. За бай.
янз бүрийн юмнууд байна. Андара мандара.